Үнэхээр одоо идэж ихсэж байгаа 5 зам байна. За татлаа. Зүүн золгооноос хутгана. Яг энэ биш үү? Тэгээ ороод ирэх штэ. Яа. Тэгээ ороод иргэсэн яг дээр нь дусаад үлддэг юм да. Наранбаатрын зоож хурцсан яг барилддаг үндсэн талнаа. Өөрөө солгоо талтаа бүх жигээ шуудгийн тавиулсан зүүн суугадаад шахлаа. Баруун мордоо ирэх үү? Мордон дээрээс залгаж хөндөрлөө. Үйлээ тогтхно өшөглөө сунлаа. Яа. Өөрөө золтой сунчихсангүй. За дахин дутуудсан. 234 их Монгол улсыг байгуулсны 819 үндэсний эрхчлөө тусгаар тогтмолын зэрэгж байгуулагдсны 2239 34 жил их Монгол улсыг байгуулсны 819 жил үндэсний хоёр наадмын ардын хэвсэглэлийн 104 жилийн Монгол төрийн хоёр наадмын хүчтэй өвхийн бэрэлдааны 3-ын даваа эхэлсэн алдар толоонд дуусан улсын дархан авраг Батцоо олондоо энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. За бидний хүсэн хүлээсэн 12-ны өдөр наадмын 2 дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Тулгай компаниг аймгийн Арслан Наранболрын баяр жаргал давлаа. За Монгол улсын авраг хөрвийн бүрэн дүүс аймгийн зан гүнсэн нурын Бат мөнхөөр 3 давлаа. За Монгол улсын дархан авраг Намсрай живийн Батсуур авраг давлаа. За мөн Ховд аймгийн Манхан сум ари ядах аймгийн Арслан Шараагийн мөнхөд давлаа. Зүүн талд нь хонгодоо тэр жигтэнд цацаад өнгөрсөн жилийн төрийн баяр наадамд 12 дээр ам авч ирсэн бол энэ удаа 16 дээр ам авлаа. За Монгол улсын Арслан баяр сайхны төрийн баяр наадамд 100 даваа авсан бөхчүүлийн жагсаалтад бол одоо залуу байгаа бөхчүүдээс нэгдэж бол хамгийн өндөр амжилттай, хамгийн өндөр боломжтой бүх нь бол яхаа аргагүй баяр сайхны орхон баяр Арслан байна. Цуслан Болор эрдний номын далайг амлаж авсан барилдгаар гарч ирсэн байна. 3 давлаа. Монгол улсын начин Баторжийн сосор ормыг хуурч мушгаад давсан. Тэгээд энэ үлрэлийн өхий өргөний барилдаануудад бол их цөөхөн барилдсан. Гуйны арын шүрмснийхөө уутыг задлаад гимтлиас шалтгаалаад их цөөхөн барилдсан байлаа. Зүүн талын сэнжинд гараа холбоо тэр жигт нь хуурч татаад өөрийнхөө дархан татаагаараа Өврангай аймгийн Төвөрг сумын харьяат Монгол улсын Арслан Цэдэн содмын Бямботхон 3 давлаа. За яг өнгөрсөн жилийн наадмаар энэ дивжэн дээр Хөвсгөлийн Хүрлбаатар Арслан өвдөгч ороод байсан бол Бямботхон Арслан өөрийнхөө нэрийн ууцуулсан гიშгэ татаа мэхээрээ эдрийн мантахыг хөнгөн татчихлаа. Баруун талдаа наагаад буцааж хуурч мушгаад Сүхбаатар аймгийн харьяат аймгийн Арслан Батуулд Монгол улсын авраг эрхэн баяраар 3 давлаа. За ийм барай зөрөн дээр ивгүй бас яг явсан хийсэн мэхэн дээрээ бол ингээд бяраа гаргаж чаддаг. Ийм Арслан Батуулдын хувьд оны оноолт хүлээхээр болж байна. За гიშгэж нааж хуураад буцаагаад хөлөө авахт нь баруун талдаа суугдаж мушгаад. За одоо ер нь золгож үрэлдэх юм бол одоо дотор талаас нь хагал зохих гээд итгэх гээд тэр жигтэй өөрийнхөө одоо хийтэй өвдгөлсөн юм байна. Эмбгээр харагдаж байна. За энд улсын начин мөнгө цэнгэлийн амар санаа улсын зан жаргал уяраар давлаа да. Одоо барьцгүй барьцсан уу? Юу болов? Хөлийн аваа суйлаад хайсан юм байна. Бараг л сугадаа суйлсан байхаа одоо ийм барилдаан болох шиг боллоо. Тавирах га данар зансаа эргэлзээд боллоо. Хутглаа. Хоёр талдаа хутгдаг шүү. Хөмөрлөө дагуулаад хөмөрсөн тэгнэ. Гар ургалаа хөмөрсөн. Арслангийн бол яг дархан бих шүү дээ. Энэ гар ургалаж хөмрөх. Очирууд Арслан бол их харамсаж байна. Алсын зүгнээ өртөнд төрсөн. За тэгээд гарын ургалаад татаад хөмөрсөн. Тэгээ энэ одоо шүү энэ төр бол нэг ороогүй юм байна те. Содондор Зарслангийн хөмрөөний онцлог бол ерөөсөө маш хурдан гараа тулж иргэдэг. Одоо бас хүмүүс одоо хөмрөөд өөрөө хөл дээрээ догонц зүтгэдэг бол Содондор Зарслан өөрөө гараа тулаад бярта тал руугаа татаад зүтгэдэг. Гэсэн байгаа хаа. Эхний дүүзээс бол за Бөрөг Дог Арслан ганцаараа 25 минут болсон байна. За Монгол улсын Замбаатар хүүгийн Бөрөв сайхан зүүн талд нь хонгодоод ачаа хөмрөө ер нь өгөхөл ер нь ямарч боломж олгосонгүй. Тэр зүү хөл бол ерөөхдөө дотор орж чадсангүй. Тэглээ. Житэн зингийн хувьд аймгийн Арслан Нандин Эрдэнэг нэг 2 илдэж гаргаад сайхан дундлаад голлож яваа харагдаж байна. Монгол улсын зам мөхтрийн лав гэрэл бол тооцогдсон шүү дээ. За Завхан аймгаас бол өчигдөр бол 12 бүх давсан байна лээ.
За Лавкрилзаны яг энэ барилдаан дээр харагдаж байгаа хоёр гар нь одоо юм матгаад юуг барьцсан дээрээс бас ингээд ажиллаад байгаа юм шиг биш хэрнээ ингээд хоёр гар баг зэрэг ингээд ажиллаад ноолж явсаар байгаа өрсөлдөгчөө дундлаад авдаг. За одоо яаж ууггүй хоёр мөрийг нь ухаж муутгаж хөөж явж байгааг харж байгаа. Барьц авахтаа биш ер нь бол энэ ажиллагаа бүгд ерөөсө муутгах зорилготой ажиллагаанууд байгаа. Баруун хонгодоод явхаар лав орсон зүгээр тавиад буцаагаад нөгөө талд нь ухаад эхэллээ. За Бертарсан хувьд л одоо энэ хоёр гар за хонгодоод явсан ачсан дутуудлаа цацаа гаргаад ирлээ гүцээлээ. Тэгнэ тэр. Захой аймгийн Яруу сумын яриад Монгол улсын гавьяа тамирчин насан туршидын чөлөө түүхийн дэлхийн аваргын мөнгө хүрэл медальт. Монгол улсын зам мөнх төрийн лав гэрэл Арангаа аймгийн Батцангил сумын яриад аймгийн Арслан Нандин Эрдэнэр 3 давлаа. Баруун талд нь хонгодоо тэр чигт нь хүндлэн цацаад мэхээ гүцээж байна. За лав гэрэл зааны тэр баруун зүүн хөлийн ажиллагаа араас нь хөөж явж байгаа. Биетэйгээр наалдаад ямар ч хариулт мэхгүйгээр Синжигний даралт тэгээд одоо үнэхээр төгс хонгодоо явлаа. Чи хоёр барилдаж байна да. За Монгол улсын зам дор чамдын хөдөр булга аймгийн өрсөлдөн Элбгийн Батсуураар давлаа. Хонгодчул гэмээр харагдлаа да. Өнгөрсөн жил улсын хоёр наадамдаа 7 одовж Монгол улсын заан солон төрсөн. За төрүүлсэн барьснаас гар зөрүүлээд зөвөр өөрөө явсан зөрөөд тэр чигт нь хонгодож одоо мөрөн дээгүүр дарж хонгодно гиндэ. Ард дэш нь зүгээр дараад унгаасан байна. энэ дөхөөгөөр ер нь бол хаяа хөвцөн байна. За ганцхан тосгож барамттай хавраад. Улсын зам доржин анар улсын эчин Отхон Баатраар 3 давлаа. За Монгол улсын зам Сэрэг давлаа. Тас гэдэрг нь мордож унгаалаа да. Ер нь одоо их сайхан өнгөтэй тесрэлт их сайтай байх шиг харагдаад байна. Баруун гар илэг үстэй зүүн суугадаа дамжиж яваад очиж зүүн мордсон болов уу гэж хараад байна. За нэг хонгод нь суух гэж үзсэн юм байна. За тэгээ эндээс доошоо шигдээд итээ суулгацсан юм байна. Өхийлдөө суулгацсан юм байна. Түлхсэн юм байна. Тийм байна. За бүр мэдэрдэг зүүн тал дээр нь очиж өхийлдөөд арагшин түлхчээ. Отхон Баатар Арслангийн хувьд бол нэлээд хийтэй унуудаа. Эхлээ баруун талаа утгасан юм байна. Утгаж чангаруулад гიშгүүлж байгаа баруун талаасаа буцааж зүүн болгож шилжээд зүүн мордож хуураад мордон дээр нь дагаж дахимдаад тэгээд тэр зүү хөл уршаа гიშгцсэн бас яг тэрэн дээр нь баруун өхийлдөөд суулгасан байна улсын зам Сэрэгийн хувьд. Тийм. За ер нь бол хөл мэхний чадваруудыг үнэхээр харуулжээ улсын зам Сэрэгийн хувьд. Одоо хүнд төвчээр алдаж дийлдэж ундаг бөхч одоо хөрөв дог арслан биш те. За хонгод нь суухнаа. Синжигний өрцгийг олж авах гээд байх шиг байна. За улсын харилцаа зоригт Баатарын хувьд бол одоо сумын зам зал 2012 онд бүрдсэн. За 2016 онд зэргийн нэчин болсон. 10 Суугцсан барьцаа тавьсандаа баасангүй харцагч ер нь хуураад татчих уу да янз нь. Ястаа нэг чангаруулаад татчлаа да. Увс аймгийн Дэсэн Мари ядах Монгол улсын харилцаа төрөөгийн баасангүй аймгийн арслан Адьяагаар давлаа 2 минутанд л төгсрөөд болчлаа шүү. Тэглээ ер нь байрлалыг харахад бол одоо хонгодох гэж хуураад татгаар барьцтай явж байсан. За харин эндээс хонгодсон хонгодох гэж мордоод хаш мордоод бүр баруун талаа мордоод явсан юм байна. Давхан сугдлаа. Гам бүрэн Ганбаатар ч гэсэн досож сугдаж өрөлддөг. Эндээсээр нь залгуулаа мордчихно. За тэр хүний дарахын юм гэж хэцүү барина. Яг тэр сугдуулах гэдэг өрсөлдөгчийн яг хайрцагт оронгуудаа буцаагаад ухраа алгараа явчлаа зэрэгт Баатар арцаг. Одоо биеийн хөдөлгөөний хувьд бол урагшаа хашаа дараа тэр яа. Ганцхан аагаа суулгалаа. Арангаа аймгийн Батцангил сум Мариад ал. За зайлаад машиглаа. Сая жоохон болоогүй байсан юм болов юу болчих вэ? Төвчээр алдаад нэг эсвэл барьцаа алдсан юм болов. За энэ унсан юм шиг байна тий. Маргахгүй байна. Баянбаатарын хөрдөн харцаа болоогүй. Хаа байсан. Дахимдсан байна. Баруун дулгууны барьцаас дахимдаад аймгийн Алтан гэрэл. Нэгдэл клубын ах аймгийн Арслан өөрөө дахимдсан юм байна тий. Тий өөрөө дахимдсан дагаж хөдөлсөн хөдөлгөөн дээр цээжээ эргүүлж бусгасан байрал дээрээс сугдаага хөнтрөөд мэхээ гүцээж хөнгөн байх ч вэ мөхөрд нарцгавд сайхан байна. За энэ хаврын хувьд бол одоо нэгдэл клуб дээр хувьд бол одоо аймгийн баяр наадамд бол нийтдээ 6 удаа шүгэрсэн. За алсын шуудаг нэрсэн дүрсэндээ харин эвгүй ш хажуудаа гаргаад ирвэл энэ их эвгүй энэ их эвгүй баруун дашаа өгчүүд их эвгүй яг энэ барьдаа нь мэдээд энэ ардаа галтцсан үнд их эвгүй байдаг тэр энэ ачаа их эвгүй байдаг. Их эвгүй шүү энэ ачаа. Гаргаад ирлээ гүцээлээ яа. Соонорны бэр ямар гайхамшигтай залуу вэ гэдгийг харууллаа шүү дээ. За 120 30 жил байгаа байлгүй дээ. Тэгэлгүй яах вэ? За ховд руу нэг томхон илгээчгээд.
Дэвэд буцаж байна. Баямүх Начингийн хувьд бол уг нь биеэ суллаад маш гоё мэдэрлээ. Өдөөс нь ерөөсөө чангарлаггүйгээр сулласан тэр Яг өөрийнх нь барилдаан шүү дээ. Хөлд нь ороод орог эндээс ачууд ачий гэсэн байдалтай байсан. энд хоошин дараад бол тун эвгүй байрал руу шилцээр нь буцааж гараа холбоо тэр чигт нь мөрлөж өргөж цацаад мэхэг үцээлээ. Ган хуйг хүргэлт байлаа. За харин хажууд нь Монгол улсын харцаг Эрдэнэтийн Даштава тогоонд орсон. Аранга аймгийн хашаад сумын яриат Монгол улсын залуу зан Сүхбаатарын Сүхбат, Завхан аймгийн яриат аймгийн арслан Пүрвэгийн Өсхбаатараар 3 давлаа. Давхар шуудган дээрээс мөргөөд сэжээд давбуудаа. За харин 10 аймгийн арслангаас ч одоо 11 аймгийн арслан болсон байна да. Бусд нь одоо бүгд л одоо улсын золдноо даваад байна. Энэ жилийн баяр наадмын 4-ийн даваа нэлээд л ширүүн болох төлбөрөөр ороо авчлаа да. Хоёр харцгаар нь сугдаа тэр чигт нь сугдаж хөнтрөө дутуудлаа. Дахиад сугдаад мушгсан да. Зүүн сугдааныхаа барьцыг тавихгүй байж байгаад буцаагаад хоёр гар синжигдсэн. Зүүн талдаа сэвж хавираад мэхэг үзэлээ. Яг энэ мэхэр нь энэ мэхэндээ бол нэлээд дадамгаа усыг нэрсэн сэгсрээд шууд зайлаад ингэ дугтраад тэгээ зайлаа хавирцсан. Тэгээ энэ дахиад татлалт нь бас сайн болж байгаа. Эхний хоёр дүүдээс 10 аймгийн золтой хөгт авч гарч ирлээ. Ингээл одоо 4 аймгийн золтон дутуул гарч ижин гэсэн заа ганцхан синжигний өрснөөс зүүн талд нь хонгодоод Дундгой аймгийн Эрдэнэ талаас нь барьяд. Цоод дөр нь бүгд л одоо ер нь дээш явж барилдъя гээд амаа авч ирэн барилдаж байгаа шиг харагдаж байна. Хавирч дөрвөллүүлээд хойноос нь хөөж хонгодлоо. Хойноос нь харин хөөхтөө ямар гоё гүйцэж дайрваа. Тэр зүүн хөл төр зүүн баруун хоёр хөл араас нь төгөж очиж байгаа нь гიშгэж байгааг нь харахад ер нь одоо томчуудын тулаан гэснээс 19 оны улсын баяр наадмд бол ер нь бол дээш их шахаж барилдсан байна. Гончиг дам гардлахад одоо 6-гийн даваанд 3хан бүхээс амаа авч байлаа. За одоо яг 19 оны шүгийн одоо 8 бүхийн зураг. За тэр цаана хөлийн аваад харагддаг да. Сүйдээд гаргаад ирсэн. За аймгийн Орсын Гүрэлбаатар улсын эчин Бачалуунаар давснаар 12 дахь аймгийн золтой бүгд тавж байна. За Монгол улсын эчин Бачалуунаас энэ жил бас нэлээд дэш явж барилдах юм болов уу гэж бол манай үзэгчид за миний хувьд өөрөө ч өвчихсэн юм тооцчихсан баг тийм ээ. Одоо өвөл хаваржангаал жигдгэн сайн байсан хүнийг нэрлээ гэх юм бол Хөгшөрөнгөр Начингийн нэрлэн тэгээд Бачалуун Начиныг нэрлэн. За шилэн дээр налгадаа татсан болоо да. Бүр зайлаад их гой хүндий татсан юм байна. За барьцаа тавихгүй байж байгаа Төмөрбаатарын Батагт бүр чангараад хүндэлтөд унлаа. Болоо да хонгодоод дард нь гараад буцаага тавьсан сэлгэж баруун талд нь хонгодоод Инх Төвшингийн Батмагна ядах юмгүй ард нь гарлаа. За Үсгэл аймгийн бүрэн дутгсан Мариад аймгийн Арслан Баасанжуу улсын эчин даваа очроор давж. За яаж одоо тэр шанаа Бадамд оржийн их бие рүү дарж байгааг үзэгч маань харж байгаа. Энэ бол одоо олон жил олон цагийн бэлтгэл одоо золгооны бэлтгэл хийсний л одоо дуршлаг юм. За ордороо хөнтөр татлаа дагуулаа хөмөрлөө. Толгоо уурлаад зодогны 10 өнөөдрөөс татаад хөмрөөд тойроо явсаа. За ер нь бол жоохон арж яцаараа үлдчихлээ шүү Бадамд оржид. Ер нь бас тэгээ барилдааны юусэн мэдрэмжтэй хүн шүү Бадамд оржийн хэвд бол. Одоо яг чөлөө түүхийн спортын хажуугийн барилдаан гэж нэрлэдэг. Яг нэг нь суугадаад нэг нь гарыг нь уургалаад хөмөрдөг хажуугийн барилдаан. Их тавьж байгаа Итали. Байрлал болж ирэхгүй сул хэвд бол дагаад маш сайн тэгдлээ. За тэгээд хамгийн сүүлд нь сугдсан гараа урагш нь хөшөөд. Савгагийн лаа очоор авцаг толгоогоороо төрүүлээд газар шаалаа. За эндээс тавтан үзээд яг элэг усны верцнаас суугаад онгодсон юм байна. Тэгээд таллаад бүр хөндлөлтүүлээ гаргаад ирсэн байна. Нэлээд лав суусан байх шүү. Тэр элэг усны верснаас тэр нэг тойроод нэг зайлж татсан байна. Элэг усээ тайлсан харагч байна. Баруун талд нь сугадаад шахлаад батлагын ямсан буу. Зүүн талдаа тун ивгүй хутгаа тогтсон. Нэг бусгад зайлах гад барьцаадарлаа хоёр бүхийн барилдаан. Үгүй. За нэмдэрж өсгөх дахимдлаа. Тэр нь алхуулсан гэж шухал дэрэн суулгалаа да. Өсгөх сая 3 давхад бол цэнгэлдэх нилээд дуу шуугантай. Уухаа хатж байгаа дуу чимээ сонсогдож байна. Яг асрын өмнө барилааны удаашруулалт дээрээс тодорхой харцгаая. Баруун шуудган дээрээс дан шуудган дээрээс тохиолдож дарж шуудганы барьцыг халаад суугдсан. Сугдаан дээрээ зайлж зөрүүлэх гэсэн хөдөлгөөн дээр тэр чигт нь голж үсрээд. Энэ том залуу хоёр тийш нь сайхан хөдөлгөж байна. Толгойг нь уургалж колцоо олбсон байрлалаасаа тойрж ард нь гараад тавьчих юм. За хайрын сайхан барьцыг аллаа да. Начин Монгол Чиргал аймгийн Арслан Баяр Жавхлан улсын эчин Давчин Цэмбэ зэргийн Арслан үлзий сайхныг улсын эчин Инсрууд аймгийн Арслан ган толгойг амлж явсан. За энд аймгийн Арслан бэлгүүдээ одоо бузгааваа хурцууд маань За лувсан адяадаг нэ лувсан адяадаг нь зүүн талдаагаар ачдаг юм яхаар лувсан адяаг явд. За Бөмбөг аймгийн Сэврээс хамтдаа удаашрал дээрээс харцгаая маш гоё зайлж гар ачаа тэр чигтээ мөрөө оруулж зүтгээд давсан байна. За аймгийн Хурц Бадрангуй Арслан Интха ирэх юм болоо да. Дата мордлоо хашлаа.
Авирлаа хавиран дээр дагаад дахимтцсан шүү. Яа. Олон одоо уйдамхай амих олон төрлийн юм хийж байж ер нь бол дагаад мэдрээд урсаад дээр нь тусчлаа шүү Дүмнэ Чингийн хувьд. Тийм өчигдөр 2-5 дээр аймгийн Арслан нэргүүнд аштааг бол яг ажилуулж байгаа дагуулж хөмрөөд. Давсан сая бол сайхан биеэс бол зогсож байгаад. Ерөөсөө чээж гэдгэр ингэж явж байгаад лав суугаад хонгоцсон. Гудамд явж байгаа юм шиг сайхан гэдгэр зогсож байгаад оруулаад ирлээ. За тэгээ дагаад зүүн талдаа сугадаад мордсон. Захаа зүүн талдаа хавирсан. Хавир их мөчтгөө ороод тэрэн дээр дагаад дахимтцсан. Гарцаа байхгүй бол ер нь тохиолдсон юм байна да Сумын. Миний тооцоонд байгаагаар. За утган төгс Арслан бол 3 давцсан. Давчлаа. Тэгсэн. Тийм баяр жавхлан дээр давсан. Баруун талд нь их гой хонготоо дөрвөлдсөн тэр жигтэй босгоод алдсан. Урагшаага эргүүлж уг нь эвтэйгэн байрлалаас мөнгө жаргал начаа сая урагшаага эргэлгүй боллоо. Одоо үнэхээр одоо гаал гарсан барилдаа болох нэ. Ийм гоё баригдсан дээр одоо очиж мордохгүйгээд яг мордсаар нь дагаж эргээд биеэс боллоо их л ойрхон юм да. Баяр жавхлангийн баруун дохой бас их эвгүй байна. Тонгорчих үедээ эндээс нь сугны зайр нь нилээ хол байна. За агшаа мордлоо артын шидлээ. Булган аймгийн Орхон сумын яриад Монгол улсын начин Булган эрдэнэ түмэн дэмбэрэл. Улсын начин Дармаа Жансангаар 3 давлаа. Дармаа Жансанг босгож ирлээ. Өөдөн. За ингээд сугдаад нэгэнт босоод ирсэн Дармаа Жансан сүүлийн мордон дээр бол ямар ч одоо хариу үйлдэл байсангүй. Амлж явсан байгаа. За хонгодож явсан. Тэр жигтэн үгүйцээчлээ. Тонсоо 90 барилдаан бол ер нь бол амтгөө дууслаа да. За ингээд зэргийн зам Батсуур давж айлын барьснаас л эвгүүлдэ. Зайлаад урд дураа хөнтөр татсан хөл тавьсан. За зүрх мордоод. Мордол шидэх гээд гисэн хөлөө өргөөд нөгөө дэшин зөрүүлээд артсан юм байна. Яа. Ямар гоё барилдааны шилжилт яваа вэ? Мягмар цэргийн гандлахын хувьд бол яг ингэж сууж морддог хүнийг зүүн талдаа. Тэгээ энэ дээр ч гэсэн ер нь араар ирж мордон дээр бэлдсэн гэдэг нь харагдаж байна шүү. За улсын чамар сайхан өвдөг шир утсан байж тээ тэр. Сугдаад уншигдсан юм байна. За ингээд Завхан аймгийн эдэрсэн Мариата им бүхийн дэвжээ. Завхан даян дэвжээнийхүү аймгийн арсланаар мандах. Тэн дээрээс голдож шахаад шуудгийнхаа барьцыг Батчаргалын лавг дөрс начин алдлаа. Яа ганцхан түлхээд өвдөглүүлчихлээ. Оюун гэрлийн Наранбаатар хурц. Увс аймгийн Тэс сумын яриат аймгийн Арслан өсөх баяраар 3 давлаа. Өөдөөс тэ одоо энд барилдаж байгаа. Зүүн утгалаа. За утгаан дээр нь их гоё хөлөө мэдэрч суллаад авсан. Зүүн хавирыг нь харин дагаж мэдрээд барьцаа татаад тогтлоо. Төвшин дөгсөн лавгдорж хоёрын барилдаа хэр шийтгэхээс нь хамаарах гэдэг шүү. За яг адилхан одоо хоёулаа солгоо бөхчүүдтэйгээ таарчихсан. Нилээд барилдаа удааширчихсан байна да. Комплект зүүн хавираад бутсан. Дахиад шахаж татаад мошгохт нь үйлээ тогтсон. Зөрж бусгаад мөн мэх дутуудлаа. За 4-ийн давны төгсгөл дээр Монгол улсын начин лавгдорж төмөн дэмбэрэл хоёрл одоо таарч барилдахаар болж байна да. Эрдэнэтийн мөхөрд нэг оллоо шахаад хөөсөн баруун талдаа суугдах гад дутуудлаа. Суугдаж их гоё хүнтэрдэг дөө мэдээж. За Амгаланбаатар бол одоо зүүн суугыг авчиж барилдах ёстой гэдгээ шилжлээ. Эхний баруун данг нь Эрдэнэтийн мөхөрд нь хэрхэн тогтоох нь харцгаая. За дахиад суугдаж сижээд урагш нь мушгсан. Булган аймгийн хөгжлийн төлөө сангийн бүх Булган аймгийн 3 булаг сумын харьяа аймгийн хурц Арслан очирхүү. Инх төрийн мөнх баатрыг хоосон буцаах нэ. Яа юу л болчихвдоо сая. За барай зөрөн дээрээс баруун талдаа суугдсан барьцаа маш гоё урагш нь хүчилж мушгаад гүйцээлээ. За хонгодоод зүүн талдаа сууж хонгодсон байрлалаас нүрийн урдаас авахт нь баруун талдаа суугдаж тосоод суугаад шууд мухар тонгороо татсан юм байна. Нэлгүүснийхээ барьцыг ямар гоё татаа вэ? Сүүлд нэлгүүснийхээ барьцыг тавиад гараа тулаад очирхөө баарггүй давжээ. Урагшин сунгаж дараад Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн Арслан Эрхэнбаяр улсын начин төр болдоор 3 давлаа. Яссаад явган чавган чангарна гэж Эрхэнбаяр Арслангийн хувьд бол ингээд баг багаар барилдаан дээшээ даваа их болгонд л тойруулж шахаж татаад зүүн хавираан дээр нь дагаад дахимдах гэсэн хөдөлгөөн дээр урагшин сунгаж татаад мэхэг үүсэж Амгаланбаатартай хийж барилдаж байгаа. За мордоод ингээд явсан. Ингээд дөрөв хөлөөлө босгоод ирсэн. Ямсрынгийн Амгаланбаатар 3 бөхөөс аймгийн өсгөн Эрдэнэтийн мөнх Эрдэнэгийг амлж авсан. Тэгэхээр бол
Эвгүй байдаг. За барилдаан эхлээд мөнх эрдэнэ дараад суусан толгой зөрүүлээд барьцыг халсан зөрөөд мөнх эрдэнэ ганцхан таазаараа дарж халаад. За бусгадгийн болоо зүүн хавираад бутсан дахиад зүүн талаа зайлж бусглаа. Дахиад бусглаа. Цээж доороос нь дахиж сэлгэж бусгаад баруун тал руугаа эргэж бусгаснаар залуу начин Бямдоржийн төвшин төгс. 3 давлаа. Ингэж гоё бусгахад буруу байхгүй, буруугүй. Заага Булган аймгийн хишиг өндөрсөн Мариадаг Монгол улсын чинь Бямдоржийн төвшин төгс давлаа. Зүүн талдаа сэлгэж бусгаа дахиж одоо муших гэж хуураад дахиад шуудгаа тавиад харцагдаа болгоод бусгасан байх шүү. Барилдааны шилжилт мэдрэмж гэж энийг хэлэх байх. Яг игмэд нь мөргөө толгой их доор хамгаалаад байсан учраас доороос өндөлгөж байсан шуудгийнхаа барьцыг тавиад дээшигээ огцсон одоо босгож сугадаад 3 давлаа. Бямдоржийн төвшин төгсөн чинь Эрдэнэтийн мөнх эрдэнэ зүүн шуудгийг бол сайн латгаж юм да. Хий удгаад бусгасан зөрүүлж дараад. Ямсүрэнгийн Амгаланбаатар Эрдэнэтийн мөнх эрдэнээр 3 давлаа. Тун ивгүй барилдааны шилжилтээр. Яалтчгүй энэ барьцандаа дадамгаа бяртаа гэдгээ харуулж 3 давж байна. За Амгаланбаатар 4-ийн даваад ер нь Зоригт Баатартай толох уу гэдэг ийм л одоо оноо алт нь харагдаж байна. Тийм үчийн дараа 4-ийн давааны оноо алтуудаа гарч ирэх нэ үзэгчтэй. Яа. Тойруулж хавирж алхуулаад буцаагаад баруун хөмөрсөн хөдөлгөөн дээр хөмрөөн дээр нь таазаа мулталж аваад хий хөмрүүлээд голлоо дарсан юм байна шүү. Амгаланбаатарын барилдаан богино хугацаанд ямар гоё шилжээвэ. Хуучны гончиг дамгаар яг тэр чигээр ирсэн гэх нь хаашаам их сэргэж гисэн сайхан гончиг дамгаар харагдаж байгаа да ийхүү авар гарслангууд. Бүхий барилдааны 4-ийн давааг магнаасаар гарч ирлээ. За энэ ардын хувьсгалын 104 жилийн Монгол үндэсний их хэрцэнгэл наадмын Өчтөхийн барилдааны 4-ийн даваа эхлэж байна. Цэргийн зам Батцуурыг бол нодлон ингэж илтсээр байгаад. Ер нь базаа тавьсан гэж хэлэхэд бол болно. Их гидийгээд аврагаас харагдаад байдгүй бас нэг л тийм одоо үрмөц зүйл. За хонгодож явсан тэр сэнжигнээс дахин цаа гүцээлээ. Тэгнэ. Увс аймгийн Улаан гомсон Мариад үндэсний батлан хамгаалах гэсэн. Өөртөө дотоо авирцсан шүү. Ямар гоё вэ аврагын үед. Авраг хүн арай анги төрдгөө гэдгийг бүргийн бүрэн төгс авраг Цэргийн зам Батцуурт 2 жил ойлгууллаа. 2 жил мэдрүүллээ те. За шалгалтанд дахиад унлаа да Цэргийн зам Батцуурт. Давсан барилдаа харагдж байна. Батуулд өөрөө суугаад хонгодоход нь зөрж хонгодоод тэр жигтэн суугдаж дахимдаа болгоод арт тийш нь алгадаад нгалаа. Тэр баруун суугдаа үнэхээр лав орсон байна. Баруун суугдчихсан бол энэ дахимдаа бол үнэхээр лав орно л доо. Батар шиг гэрдээ. За эндээс тохоо цөхөж өшгөлөхдөө цээжээ эргүүлэхгүй яг өөр дээрээ өшөглөөд өөр бүрэн төгс авраг сайхан голдож нэдрээд дээрээс нь ч унсангүй зүгээр түлхээд аялаа. Тэдний сэдвийн содномд орж суугаад давхар амхт нь голдож дараад хөндлөлтүүлж эргүүлээд ард нь гарцсан юм байна. За лувсаад яаж бас жаахан амтгүй барилдаан үзүүлээд унсан юм уу да. За 2000 оны лувсан гэдээ 25 настай 4-ийн наадам 4-ийн даваанд гарч иж барилдлаа. Хүлээ алдахгүй. Заа гутсан дээр сууж хонгодоо залгаж наагаад буцлаа. Баярваасангийн хувьд бол их гой сууж хонгоддог. Хонгодсон хөлийг нь ерөөс өөрийнхөө хоёр хөлний завсар хавчдаг. Тийм онцлогтой. За өнгөрсөн жил Орхон аймгийн Баяр наадамд төрүүлсэн анх удаага аймгийн Арсан зултай улсын Баяр наадамд 4-ийн даваан дээр Бямбатхан Арсантай л оноо алтаарж барилдаж байна да. За улсын Арслан Бямбатхан аймгийн Арслан Баярваасаа 90 барилдаа зинжиг хэлэг өсний барьцтай болсон. За батсан Сунгаад атсан чинь дахимтчдаг юм да Баярваасаа. Энэ наадмын эхний сенсац, эхний апсет, эхний нуралтыг яг хараад байсан дахиад үзүүлээ. Хайрхны Баярваасан толлууллаа. Дагаж ороод тавхаа алчихсан юм байна. За инхөө 4 давлаа да. Тэглээ. За үнэхээр одоо аз хүү байвал ёоц хүүгээр гэр барина гэдэг шиг хараатай байвал одоо хар тавхаагаар нь шүүрдэг юм байна шүү. Бямбатхан Арслангийн хувьд дэлгэцээ хараад байна. За суулж явсан шүү. Улсын зал лав гэрлийн үед. За мөнхтөрийн лав гэрэл зан өнгөтэйгөөс нь аваад ирээ гэвэл энэ хүнийг л дагуулж очмоор. Сайхан өнгөтэй байгаа да. Ховданы махан сумын яриач шарагийн мөнх одоо чи Орхон Баяр хонгодоод явсан. Тавьсан зөрөөд Сэлэн аймгийн цагаан нуур сумын яриат Монгол улсын залуу арслан Баяр сайхны Орхон Баяр. Хөөрхөн хүрлээ арслан хонгодоо цацвуу да. Урдуураа сугамд нь шижээд гарсан яг тэрэн дээр зөрөө суудсан юм байна.
Орхон бэр ослон. За тэгээ барь залдсан энэ хүнд бол хэцүү л дээ. За ингээ бар жилтнгүүдийн одоо том төлөөлөл Арслан за хоёр дуугаа авалцаад одоо хөнгөн дөрөв даваад дөрвийн даваг нэвтлээ гарч байна. Одоо Синжигнэрээс өргөж гаргаж ирээд мэлээ одоо давхан онгодоод Мэгт авч байгаа Итали багч вэ мөхтөрийн лав гэрэл зам чинь. хөнгөн их гоё байна да өнөөдөр 3-4-ийн даваанд одоо ерөөсөө хөнгөн даваад ерөөсөө гатаад гараад ивчлаа. За энд байна. Яг зөрөөд хонгоцсон зүү хүний яг дагуулад хөвөрцөн нөө Арслангийн гард явд яа. Үнэхээр жинтэй дэвсэн байна. За Тэсэлгүй яг дэлг ус сугны хонхрын барьцтай. Барилж байна. Сижээд тэр чигтээ зүтгэж мордохгоо дутуудсан мөнхөд тавраг зүүн талаа мэдрээд хамгаалж байна. Дахиад сижсэн. Сижээд тэр чигтэнтэй харж тахимдах га дутуудлаа. Барьцаа тавих юм да балуу. Бар үдийн аваад ирчих шиг боллоо сая. За энэ тарай. Оо давхар хамтсан юм байна. Тийм зүүнийн толгой дотор аваад тэр чигтэн давхар хамаа болоод баг хоёр хөлийг нь тушх шахсан байх шүү. Шар удурж ятхан төгс. За цагаан тэрийн барилдаан шүүгийн дүр шалгарч үлдсэн аймгийн Арслан алтхан төгс. Улсын зан Сэрикээр давлаа. За харин Цэцэн аймгийн одоо Арслан гучир нь давж л байна да. Тэгэлгүй яг зүүн зүгийнхэн ч өнгөтэй наадах шинжтэй байна. Монгол улсын харьцаг төрөөгийн баасанхүү баруун давуулаад шахаад утсан зөрж мушгаа дутуудсан чирэгдэх нү гэтэл харин гараа тулаад үйлээ тогтлоод очирхүү. Та болос. Хоёртан болон за шахаад хөрөөд явсан бүрэн сайхан за сугамд шижлээ. Дөрөв хөлүүлээд. За өгсөнгүй ер нь бол бяртай байна да. Төхийн барилдааны 1-ийн доонд бол 4-ийн доонд улсын чинь инх сарвалтай онолт харсан. Хүжизэн барилдаж байна. За тэр цаана Ганбаатарын хоёрыг Наранбаатар нар хөрж эхэлсэн. За үнэхээр халгамар юм а энэ хоёр дахь дүүзийн онолтод амар байна. Ямта ямар гоё тесэрч тахимдваа. Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол улсын залуу начин Лавг сүрэнгийн инх сарвал Дундгав аймгийн Эрдэнэтлээ сумын харьяат Монгол улсын харьцаг Дашаар дөрөв давлаа. Дундын барьцнаас үнэхээр одоо анхаарал сайтай барилдахгүй бол ийм осолтой барилдаантай өгөх байгаа юм да. Тэглээ сая алхуулаад буцааж шахаруулж тахимдаад. Тэр баруун зүүн суугадаг үнэхээр лав өгсөн байна. Инх сарвал. За Лавг сүрэнгийн инх сарвал Начингийн хувьд бол одоо энэ жилийн урагшин дөрвөл сунгаж татаад Булган аймгийн Утаг өндөр сумын харьяат. За урагшин докторч татаад хөнгөн гэгчин шилдэж татаад дөрвөллүүлээд тойруулж сэгсрээд дөрөв давж. За татаа гаргаад ирсээ. Илэг усны барьцтай юм байна гэхдээ. За жигээ тавиллаа. Сайн тулж байна аврагтай бол аймгийн Арслан Бадамдар аймгийн зам Бадамдарч. За толгой зөрүүлээ шуудаг нэрсээ түрээд хөөлөө. Хавирчуул яасан бол за харин мушгичээж ирнэ алдаа гаргаад тэрвэрлээ шидлээ. Яа ганцхан алдаа. Толгойг нь уурлаа мушгиж чаад яг тэр барилдааны алдаа гаргалаа. Тэглээ шийтсэн хөдөлгөөнд байв да төмрөөгөөс ирсэн. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол улсын хүчит зам Баярхүүгийн Батүлзий Ховд аймгийн Мөс сумын харьяат аймгийн Арслан Цэвэн бүрмийн төмөр цоожоор дөрөв давлаа. За толгой уурлах га мушгсан яг тэрэн дээр Батүлзий зам дагаад орцсон. Яг энэ дээр дохоон дээрээс нь алгатаад толгой уурлаж мушгахаар барьц олж чадсангүй. Яа тэгээд Батүлзий зам бол алсын зүүнээ бэлсэн. Аливзээний хүрдсэн байсан байна тэгээд таазаараа нөхөж гаргаж ирээд давсан байна. Баруун давхар шуудган дээрээс даралцаад эхэллээ ханга авраг хөндлүүлээд хоёр шуудгийг халаад зүтгэсэн Бадамдар хоошоо эргээ таазаа давуу шидэх гэж үзээд эр хүний эцсийн сум байлаа да. Мөнгө чаргал начин давах шиг боллоо. За мөнгө чаргал давна гэдэг чинь их эвгүй дээ. Тэгэлгүй ханга авраг хоёр шуудган дээрээс хөндлөн хөөж дайрсан барилдааны удаашрал бидэнд харагдаж байна. За харъя ганцхан зүүнтэлтэй утгацсан дээр давуулаа утгацсан. Нодлон хий өхөөлдөө дуршин татсан шүү дээ. Тэгсэн. Зүүн өхөөлдөө яасан. За ер нь бол ийм оцтой өнгөрсөн жилийн наадмынхаа одоо даагийг нэхлээ. Нодлон нэг яг наадмын ар дээр дорн говь нэг иймэрхүү барилдаан болоод утгаад магаасан санагдаж байна. Тэгээд яг л тэр утгаа Эрдэнэгүүгийн мөнгө жаргал начингаас ирлээд хөвүүлээд шагаа татсан сэлгээд худагт нарийн ямар гоё мордоо дутууд ба мөнгөцгөл ямарснаа начин сая зүтгээд мордсон болж сайхан шанс байлаа да. За шуугаад явсан бямбад орж давчих шиг л болох юм да. Татчих юм болоо да. Эсвэл хутгаад зүүнээсээ хутгаад иргэсэн юм болоо. Нэг бол зүүн сайн шахаад татчээ. За зүүн талаа шахаад татаад. За мордохгүйд бүр хүл алцаагаа тэр чигтээ татуулаад тойроод ямар гоё зүтгээ вэ. За дорногоо нутгаас одоо дөрөв давлаа да. Дорногоо аймгийн Айр гэсэн Мариятог аймгийн Арслан бямбад орж улсын харьцаг золбоогоор дөрөв давлаа. Монгол улсын залуу начин Булган Эрдэнэ түмэн дэврэл давсан болтоо. За өгөөл явцсан. Дайрлаа. За энэ зүйлийн зэдэн содон төрийн хоёр нааданд дахин дөрөв давлаа. 5-ын даваанд 3 дахь удаахан гарч иж барилдаж байна.
За 20 онд чинь 4-ийн доонд Орхон баяр тунсан. За 22 онд 5-ын доонд Эрдэнэ хүүд төвшрөөдсөн. Тэгсэн. За тэгээд одоо Бямбат хинд бас лав гэрэл занд 5-ын доонд төвшрөөдсөн шүү дээ. Батмагнагаар 4 даваад. За энэ жил ингээд 3 дахь удаага 5-ын доонд гарч барилдах нь дээ. За зүүн зулгацсан байсан. Тэндээс мордоод тэр жигтэн сөхөөд голлоо дайрсан юм байна. За урдуур нь яаж хоёр хөлөө хийж сүүлд салтаанд нь яаж гიშгсэнийг үзэгч маань тодорхой. Тэр баруун хөл яаж тэр одоо зүүн талаараа золгохгүй бол байна да. За дэлгэсний баруун гар талд одоо Төмөн Дөмбөр лачингийн мехник гүйцэтгэл харагдаж байна. Гарын таллаад урдуураа таллаж авахуулаад баруун гар баруун хутгаа хоёр ер нь зэрэг шахуул ер нь явсан юм байна. Тий баруун гараа мөрөндөөгөр давуулахдаа баруун хутгаа тэр жигтэй хөшөж суугаад. За содном дурж ястын хүлээж байгаа юм бол за зүүн бусгаа зайлаа шахад татаад эргүүлсэн. Тэндээсээ дахиад зүүн эргүүл за ерөөсө хөлийн ажиллагаа аваргын хувьд ерөөсө гарч ирсэн байна. Зүгээр ч нэг орчин цагийн за Наранболрын баяр жаргал улсын аварга мөнхөтөөр давсан байх шүү. За Хинтийн нутгаас ер нь 2 аймгийн арслан давлаа да. Дахиндаад явсан аваргын хувьд хөмөрсөн болоо да суудсан байна. Яа. Хөлийн гişигдэл. Хөлийн хурд тэр цаашаа гараа авцсан байна шүү дээ дахимдан дээр нь. За мөнхөт аваргын баруун гар талын тохооч бас эвгүй хөшгцэн шинжтэй харагдаж байна. За төвшин төгс зүүн талтай Бямбар чимэл донд чинь баруун талтай. За хөдөр булга зам толгоон доош нь хийгээл. Яа хавирал дээр нь угаасаа мэдчихсэн байх тэр зүүн хавирал дээр нь ирнэ гэж бодож байсан. Яг тэрэн дээр нь дагаад зүүн сугадаад баруун дахимтчлаа хөдөр булга зааны хувьд. Саяуг нь сэвэ зай гаргаад маш гоё хүчтэй хавирсан тэр дээр үсрээд дагаж дахимдаад. Тэр хөдөр булга зааны тэр баруун гарыг хараараа. Яг баруун тий. Яг тэрэн дээр нь дахимдаад ерөөсөө дээр нь буусан байна. За ингээд Монгол улсын зан дээр чамдын хөдөр булга. За тэгшэрсэн жилдсэн. За тэгтээ бүрэг довгарсан бол үнэхээр сайн барилдаж шүү. Шуудгийн халаад бэлгүүдийн арслангийн хувьд босгоод ирлээ. Баруун талдаа суугцсан барьцаа даалаа. Энэ баруун мордог л ерөөсөө хүлээж байгаа ерөөсөө. Дорнод аймгийн Баян улс сумын харьяат аймгийн арслан мөнх жаргалын бэлгүүд Монгол улсын арслан Эрдэнэсэн Бямбын пүрв давгаар 4 давлаа. Баатартай Оюнбаатарын мөнгөрд нь алтан цоочтой тусдас үлдсэн байна. За суугцсан барьцаа дааллаж хойноос нь хөөгөөд. Ерөөсөө энэ баруун суугдаа ерөөсөө зөхөөд өөрийнхөө яг тэр толгойтой талдаа ингэж мордоод идэв. Одоо суугцсан талдаа хэмэд одоо зүгээр барьцгүй болгож байгаа даргагүй ирэхэд хүчээр одоо эзэлж мордож байна. Тэглээ. За үндэсний бүхий гомдлоос үнчээр тууштай зүтгэсэн мөнх жаргалын бэлгүүдээ шарав доржийн отхон төгсгээд одоо бүлтгэлээж тасалдгүй сайн хийдэг энэ ах нарыгаа ингээд улсын баяр наадам 4 даваад гараад ирэхийг харахад сайхан байна. Хүнтэн дайрчгүй. Жигнэ тавилаа да бяртай байх ч вэ хашаатын хангар залууч нь. За ер нь гард магнагийн далаа цэрэндэг иймэрхүү хүн байдаг болов уу гэж л одоо төсөөлмөр. Үнэхээр одоо бие тавируу сайхан байна. Монгол улсын залуу зан Сүхбаатарын Сүхбаат аймгийн арслан Баасан жаваар 4 давлаа. Яа. Эхлээд харахад ингээд Баасан жав бол одоо ерөнхий дараад илүү эхэлж байгаа. Дотортлынхаа шуудгийг ганцхан халж зөрүүлээд хөндлөн барьцаа татаад мөргөөд гүүлээдээ. Яа умайтлан татчих шүү. За Сүхбаатарын Сүхбаат сан бол 14 дээр байна одоо. 3 бүхээс ам авах уу гэд. За дагуулга үйд. Яа. Азаа үдсэн юм одоо хийх юм да. Яг тэрэн дээр нь цуганд чижээд ярьсан улсын чинь Батцэнгэлийн жимэд бондог. Улсын чинь төвшин төгсөөр давлаа. Бямбдоржийн төвшин төгс начин бас ингэж төвчээр алдаж ийм хаанг үйлдэл хийхийг харддаг юм байна. За хараа яг энэ зүүн золгоцсон тэр толгой доошоо шигдээд орцсон. Тийм тэгээд ер нь хоёр шуудгийг халаад эзэлсэн байсан. Хутгаа мултарсан юм байна шүү дээ. Тийм байна. За тэгээд цуганд нь шижээд бяртаа начин яг ингээд энэ одоо барьц байрлал илүү явна л да эндээс давуулаа гуйдсан гуйдаад өөрөөр татсан юм байна. Цаатлыг хөл дутуу гიშгсэн юм байна л да. Тэгээд бяртаа начинд буруу байхгүй л. Дараа үргэлжлүүлээд ярьцгаая. Оюнбаатарын мөнгөрд нарцаг шахаж татах гад шахсан өөдөөс нь зөрүүлж өхөөлтгөө толгоогоо зөрүүлээд барьцаа аллаа. За давуулж гуйдах гэж байгаад хутгуулдгүй юм бол одоо ч ер нь Оюун гэрлийн Наранбаатар харцах тэр нь барилдааны давуу тал 65-аас дээш хувьтайгаар шилжчихсэн ингээд би хувьдаа бодож байна. Гараачсан гараачаан дээр нь доош нь зүтгэж дараад өдөр болго Сүхбаат тэгээ 5 зам байна. Үнэхээр одоо идэж ихсэж байгаа 5 зам байна. За татлаа. Зүүн золгооноос хутгана яг энэ юм шүү. Тэгээ ороод ирвэн штэ. Яа. Тэгээ ороод иргсэн яг дээр нь дусаад үлддэг юм да. Наранбаатарын хувьд. За шийдсэн толгойтой талдаа сууж хутгсан хутгаагаа дэгээ болох гэж үзээд аргагүй жигнүүллээ. Хоёр дөрөв ярьсан шүү дээ. Яг энэ одоо баруун хутгаа тэрнээс залгуулад одоо дэгээ ороо ирнэ гэж бодсон. Яг энэ дээрээс иргсэн тэрэн дээр нөмрөө дээр нь тусдаг юм да Наранбаатар. Сайхан ч үсэрч сайхан жигнэ штэ Наранбаатар хувцсан. За ингээд өөрөөр зоош хурцсан яг барилддаг үндсэн талнаа.
Өөрөө солгоо талдаа бүгжигээ шуудгийн тавиулсан зүүн суугадаад шахлаа. Баруун мордоо ирэх үү? Баруун мордоо ирэх үү? Баруун мордоо ирэх үү? Мордон дээрээсээ залгаж хөндөрлөө. Үйлээ тогтохно өшөглөө сунлаа. Яа. Өөрөө золтой сунчихсангүй. За дахимдсан дутуудсан. Тэгээд би зарим ихийг зүүн талтаа сайн хийдэг. Зарим нь бол одоо бүр баруундаа илүү сайн хийгээд ах шиг байгаа шүү дээ. Өөдөөс маазарч байлаа. Чаа байж болох юм байна да. Алтан зоож урцсан юм. За зүүн талаар амзуулглаа. Тата мордлоо, мордон дээр нь дагуулаа хутгсан дутуудлаа. Тэр чигээр нь голдоод хөөлөө. Суугдлаад мушиглаа. Мушиган дээр нь дагуулаа мушигсан. Яа, барьцаатарлаа. Одоо зан характерын өвч төр үнэхээр бас мөчүүд дундаа ялгардаг. Одоо сайхан төрсэн сайхан ааштай ирчвэл. За ерөнхийдөө бол за энэ давтаа үзүүлээ яг баруун сугадаад өлгөөд мушгаад явсан. Яг тэрэн дээр нь зөрүүлээд мушгсан. За тэгээд тэндээсээ дахиад хажуу талд нь мушгаад. Яа, сая тэр одоо толгой авчиж тонгорж байгаа хитэ гараа гаргаж шидээгүй бол тэгээд. Энэ сугадаан дээрээс өндөр мөө харцгаа явбал тэр чигтэн зүгээр нь ялаа тавих байлаа. 30 мянган химийн халуунд 1 цаг зогсоход хүн яадаг вүлээ. За яг өөртөө адилхан бэлтгэл хийж гисэн өөрөөс нь илүү ч бэлтгэл хийсэн байж магадгүй хүнтэй бүтэн 1 цагийн турш тэмцэлдээ зогсож байна энэ хоёр бүхий. Төвцөн гэдэг хүрээлэнд нэг тийм халуун салхитай байгаа учраас ам бас гатж байгаа. Тийм байна. Хил бас жоохон хэцүү байгаа бах энэ хоёр. Дөрмийн дагуу ингээд тэгшвэрцэн дээрээс хугацаа нэлээд удаан үргэлжлэнэ гэж. За шахаад явсан шүү. Шуудгийнхны барьцыг халаа тавьсан. Дээшээ өргөдөг ч юу бол доо баруун мордоо гэл нөөгөөд байгаа шүү дээ мөгөрд нарцаг. Баруун мордоо өсөрч чод мордох юм болов. Баруун шахаад мордсон өөдөөс нь цээж эргүүлээд тогтлоо. Мордсон тал руу дагаж ирчих гээд эвгүй шүү бас. Тэгин. Хоёр хүн ингээд 1 цагийн турш зууралдана гэдэг бол маш чанга. За одоо эндээс л одоо доош хүрээ шууд гэж ийгээд халахсан. Ер нь тамир дундарж байгаа маань да. За дагуулаа маш гисэн яа. Шахаад очоод мордохонд за мөрөөд оруулмаар байна өндөр мөө харцах явд. За зөрөө шууд ин ганцхан дарж халаад барьцаатарлаа. Эхний зөрөөн дээр бол өндөр мөө шиг байна. За засвал дээрээ бие тэгээд бие жоохон амраагаад сэргэлт авч байна. Эмчийн төвтөнд алтан цоож авч байгаа учраас аль аль нь бие амраагаад барилдаж байна да. Энэ хооронд бол одоо энэ баяр утас асуул энэ баруун мөр доош нь хийх гэдгийг л одоо сайн хэлмээр байгаа юм. Амжхан сайхан ярьж байна. Угаасаа амны хайрцаг хөдөлж байгаа нь харагдаж байна. Одоо ерөөсөө тэр баруун золгоо доош ер нь байхаа үзэгчтэй зүгээр мөнх эрдэнэ харцаг нэг тэмжээд байгаа ч биш л те. Яг ингэж барилдах юм бол зөв барилдаа гэж байгаа. Алтан цоожийн хувьд л одоо ойл бол маш тодорхой хэлсэн байгаа. Одоо эхлээд ямар нэгэн хөдөлгөөний хөлийг яаж хөдлөх үү, яаж алхуулах уу гэдэг. Алхуулах уу, хуурлах уу, аль нэг хөлийг яаж урд авчрах уу. Одоо түрүүний тэр бян ботхон шиг тэр дунгуйлдаг татхгай зүүл гарагшинд явхад баруун үлдсэн хөлтөн дээр нь дахимдсан шиг яг тиймэрхүү хөлбөрүүд яаж одоо тэр хөлийг ойртуулах уу гэдэг бол маш сорин болчиход байна. Маань ч юм гарын урд дураа таллаад хонготоод ингэж явах ийм боломж бас байна. За ямар гоё жигээ халваа. Сугцсан барьцаа дээш нь мордлоо. Шахаад мордлоо доо. Баруун хавраа байгаа да. Уг нь баруун хавраа байгаа да. Шунж мордвол мордсон тал руу дагаж ирчих гээд их л анхааралтай сонор сэрэмжтэй мордож байна. Мэдрэмтгий байна. Үнэхээр мэдрэмтгий юм. За дагуулаа. Ямар гоё хуурд явбаа. Баруун мордгож хуураад хойш алхаж гიშгүүдээ буцаага маш ихтэй сая. Өнтөө байгаа байна. Өндөр мөхөрд нарчиж. Заранга аймгийн хайрлсан Мариат бүхэлдээ Whiteley компани үг Монгол улсын харьцаа Юнбаатарын мөрөдөн. Алтан цоожийг л аваа явчлаа да. Өөрөөр энэ очир хүмүүстээ таарсан бол ер нь эрт ирэн асуудыг шийдээд апа ямар гоё хуураа вэ. Энэ том хүн ингэж тамир гаргахаар яаж одоо хоёр хөл дээрээ тогтож тисгүү. Баруун алхаж очоод яг зүүнээ мэдрээд байхын гут нь ганц буцаага машиглаа сая. Өөрийнхөө алхсан хүчээрээ доош нь зүгээр их бээрээ цээж унагаагаад. Тэр чигтэн дарснаар үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит үгийн барилдааны 4-ийн даваа энэ хүрээд өндөрлөж байна.